Сайн байцгаана уу. Энэ хүү бичлэгийг Happy24 клубээс та бүгдэд зориулан хийж байна. Өнөөдөр блокчейн данстай хэрхэн болох талаар та бүгдэд үзүүлье. За биднээс төрөвч нээх гэж байгаа учраас төрөвч нэ гэсэн тал руу дараад за энэ нүдэн дээр өөрийнхөө мэйлийг бичих ёстой. Ингээд өөрийнхөө мэйлийг биччихлээ. За ногоорул паспортын хийж байгаа хэвчээ ногоорул паспорт ихтэй чүү паспорт. Тэгээ хүмүүс ямар нэгэн байдлаар онгойлгох боломжгүй паспорт хийж байна гэсэн. За энд нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Ингээд үргэлжлүүлнэ гэдэг continue гэдэг дээр дараад за таны төрөвч амжилттай нэгдлээ гэсэн юм бичиж ирж байгаа. Үүний дараа бол мэдээж блокчейн 5 орлоо. Ингээд ороод ирж байна. За үүнээс гадна таны ингээд танд ингээд шинэ мэйл ирсэн байна. Мэйлээ шалгана. Мэйлийг орлоо. Мэйл ороод ирсэн мэйлийг баталгаажуулна. Тийм ээ энэ миний мэйл гэсэн бичгийн дээр дараад ингээд блокчейнтэй таны мэйл хүрэгдчихэж байгаа маа. За мэйл чинь баталгаажлаа гэсэн бичих гаргаж байгаа. Энэ доор хилээ сольж болно. За ингээд нэгэнд баталгаажсан юм чинь данс руугаа орно. Тохиргоогоо хийх хэрэгтэй. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангасан тохиргоогоо хийн. Ийм хэвэл танд энэ violet төрөвчний энэ хаяг маш их чухал. Зөвхөн тань зориулагдсан төрөвч байгаа. Энийг бол бусд хүнлүү шилжүүлж өгч болохгүй гэсэн бичих гарч байна. Гад үзье. Энэ орж байгаа төхөөрөмжийг та баталгаажуулж болно. За ингээд гарчаад буцаад гаднаас ороход бол ийм хаяг харагдаж байна. Энэ бол таны хаяг. За эндөө түрүүнийхээ хийсэн паспортыг хий. За энэ дээр юу зааж юм гэхээр та мэйл рүүгээ ороод энэ төхөөрөмжөө баталгаажуулах гэсэн юм бичиг ирж байна. Тийм учраас бид дахиад мэйл рүүгээ орно. Мэйлэн дээр тухайн хаягийг энэ IP хаягийг баталгаажуулах гэсэн юм зүйл ирж байгаа. Энийгээ баталгаажуулсны дараа баталгаажуулсан мэйл ирж байна. За ингээд secret центр рүү орсны дараа тухайн IP хаягаа баталгаажуулсны дараа бол ингээд мэйлээ баталгаажуулах хаяг ирж байна. Одоо энэ давхар баталгаажуулалтын системийг ажиллуулах уу гэдэг юм байна. Энийг бол мэдээж баталгаажуулах ёстой. IP хаяг өгнө, утсаа өгнө тийм ээ. Ядаж би ингээд утсаа өгье. Монгол гэдэг өөрийнхөө утсыг өгөх ёстой. Энэ дээр та өөрийнхөө утсыг бичээрэй. Ингээд баталгаажууллаа. За тэгээд утсаар ингээд таны хаягаар 6 оронтой тоо өсөг ирсэн байна. Тэрийг би оруулъя. 40. За ингээд кодоо баталгаажуулчлаа. За энэ баталгаажсан. За дараагийн нь бол сэргээх фраз маш их чухал байдаг. Энэ дээрээ дарна. Энэ хаягийг та ямар нэгэн газар бичиж авах юм уу тэмдэглэх хэрэгтэй. За энэ бол сэргээх үг гэх тийм ээ. Тийм учраас би сэргээх үг гэдэг нь өөрийнхөө компьютерийн дэлгэцэн дээр хадгалъя. Ингээд хадгалчлаа 12 фразаас тогтсон байдаг тийм. Энийг бол хадгалсан. Ямар нэгэн сэргээж болоход хэрэгтэй. За энэ өгнүүд байна тийм. Эхний дөрөв үг нь дараагийн дөрөв үг. Ингээд дараагийн дөрөвгээд энэ өгнүүд бол тэр цаасан дээр байгаа. Тийм учраас энэ өгнүүдийг бол та
өөрөө аваад хадгалах хэрэгтэй. Энэ блокчейн төрөвчийг сэргээх фраз байна. Маш чухал. Энийг бол мартаж болохгүй. Хэрвээ мартвал та төрөвчийг онгойлгох чадахгүй юм уу, ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй гэсэн үг. Баталгаажуулах уу гэж байна. Энийг мэдээж энэ өгнүүдийг баталгаажуул. Бичиж авсан өгнүүдээс юм уу, цаана авсан өгнүүдээр байрлуулна шүү дээ. За 8 дахь үг буюу тэргээ хаана. За тэнгүүд ингээд шалгаж байрлуулна те, итгэжүүлэхэд бол байрлуулах гэж шүү дээ. Тийм учраас би бичсэн өгнүүдээ ингээд байрлуулъя. 10 дахь үг. үг. За ингээд confirm хийчихсэн. Тэнгүүд ингээд болчих. За ингээд бүх хамгаалтаа хийцэн. Ингээд та өөрөө хайртай болчих. За одоо гар утастайгаа яаж холбох талаар ярив. Таны зүгээр. Ингээд ороод ирэнгүүт settings руу ороод надад бол суулгацсан байгаа. Show parent code буюу энэ кодоо давхар холбох утастайгаа QR код уншина. Утсан дээр application суудсан байгаа учраас тэн дээр scan parent code гэж орж ирнэ. Гарч ирснийг ингээд уншуулчлаа. Төрөвчийг дуудаж яана гэдээ гарч ирж байна. Энэ QR код бол утсан дээрх төрөвчөө таниулахад зориулагдсан учраас одоо ингээд болчихж байгаа. Утсан дээр миний пин код хийнө гэдэг 4 тоо пин код хийн. Баталгаажуулахын тулд 2 удаа хийлээ. Ингээд утсан дээр суулж. За ингээд блокчейн төрөвч бэлэн боллоо. Та гүйлгээгээ хийх, эндээсээ шилжүүлэх үйлдэл хийж болно. Анхаарал тавьсанд баярлалаа.